үндсийн үр зайсан салбараас ярьж байна. Хай. За би та бүхэн тоо өнөдөө харуулах гэсэн. За чимээ одоо. Цон. За энэ тогоо ямар тогоо вэ гэхээр манай гурван салбар дээр гурван дээр нь байгаа. За нэг юм 120 литр ясны шүл гаргадаг. Дотроо юм тогсон халаагууртай зөвхөн гээд дотроос нь жимийн шим хадаа живд хадаадаг ийм ч тогоо байгаа. За энэ тогоонд 7-оос 14 оны хугацаанд бид нэр ясны шүлээ гаргаж идэг. За ингээд дээрээс нь аваад нэмж ус хийгээд ингээд байнгын тогтмол болж идэг гэсэн үг. Тэгээ нөгөө манай бүх салбарын маань нөгөө шүлэн эм гэж яриад байгаа утга учир нь нэгдүгээрт одоо Монгол Хүрээний булууны ясны шүл, хоёрдугаарт нөгөө Ургамлын хаан гэж ярьдагтай хунчир, Монгол хунчир. За Хинтээ аймгийн Чингисийн хөдөө аралд ургадаг ийм гой хунчир энэ шүлэндөө ингэж хандалж хийдэг байгаа. Тэгээд хунчирны ач тусыг бол тэгээд надаар хэлүүлдэг мэдж байгаа хаа дархлаа, үе мөч зүгс үзсний өвчлөл одоо тэгээд нутаа өмнөр хоргуужуулт гэдэг одоо зүгээр хашиг тусын яриад тоочоод башгүй. За бүх салбар дээр ингэж гарч байгаа. За манай нэрийн шил болоод цэцгийн шүлнүүд маань үндсэн суурь шүлэн ясны шүл баг гардаг байна. За баярлалаа баяртай. Хүнчийнхандаа баярлалаа.